Төрийн үйлчлэгийг нэг дороос шуурхах хүргэх үйлчлэгээний чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх засгийн газрын гол зорилтын хүрээнд Дүнжин гарах худалдааны төв байгуулсан нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн төвийн нээлт өнөөдөр боллоо. Монгол улсын төрийн үйлчлэгээнд шинэ соёл нэвтэрч шинэ хандлага бий болж байна. Цаашдаа Яам агентлагийн үйлчлэгийг цахим хэлбэрээр энэ төвтөө нэгтгэх 21 аймагт энэ төрлийн төв байгуулах ажлыг эхлүүлэх учиртай. Монгол улсын төрийн үйлчлэгээнд цоо шин соёл нэвтэрч байна гэсэн үг. Цоо шин хандлага бий болж байна гэсэн үг. Энийг л бид нэр үргэлжлүүлж тарих ёстой, дэлгэрүүлэх ёстой. Энэ ажил маань бас бид бүхэн бас олон жил ярьж мөрөдж ирсэн ажил маань ингэж бүтэж байгаад би өнөөдөр их сэтгэл өндөр байна. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллага болон төрийн 200 гаруй үйлчлэгийг харьяалал харгалзахгүй үзүүлэх юм мөн бэм гараг бүр ажиллах юм а. Үйлчлэгийг төргөн шуурга болох үүднээс Дүнжин гарах худалдааны төвд банк, нотариат зэрэг дагалдах үйлчлэгийг бүгдийг цогцоор нь бүрдүүлсэн гэдгийг нийслэлийн удирдлагууд хэллээ. Энэ 80 гаруй үйлчлэгийг авах юм одоо шууд цонхон дээрээс тухайн одоо төрийн үйлчлэгээний бид нар тийлэр гэд нэрлэдэг байгаа маа. Нөгөө банкудад өөрөөгөө тийлэр эдэр гэд нэрлэдэг байгаа. Төрийн үйлчлэг, захиргааны үйлчлэгээний тийлэр бол шууд ийм ногоон байвал одоо тэр хүн шууд олгоод явуулчихна. Саяны шиг 8 нэрийн барааны Бадрал даргын гар өсгтэй гэрчлэгийг бол шууд олгоод явуулчихна. Ийм шар байх юм бол 1 хоногийн дотор олгоно. Одоо тэр одоо үйлчлэгийг 1 хоногийн дотор үзүүлнэ. За ийм улаан байх юм бол одоо энийг бас жоохон хугацаа хэрэгтэй гэсэн үг. Цаашдаа нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн төвийг Ханвал дүүргийн Мишель Экспо, Сонгины хархан дүүргийн Содон хороолд байгуулахаар төлөвлөж байгаа. Нээлтийн ажиллагаанд ерөнхий сайд сайхан бэлэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат Тулга, нийслэлийн засаг дарга Бат Үл нар оролцсон үг хэлж нээлтийн тууц ажиллалаа.